чинь хятад хэлний хэрэглэж хичээ. За манай сурагчдаас хятад хэл мэддэг хүн байна уу? Хятад хэл мэддэг хүн байна тий. За хятад хэл маань юу хамт үсэг маань юу дүрс үсэг гэж ордог. Монгол бичиг гэж яг болоо. Монгол бичиг хамт бичиг хоёулаа дүрс үсэг. Дахин орц цагаан бүгдээрээ хэмдэг бичгүүд байна. За дүрс үсэг гэхээр яг яам гэсэн үг лээ. За ямар нэг юмыг дүрсээр байна. За жишээ хүн чинь ингээд ийм юм уу? Тий. За тэгсэн чинь энэ анх хүн гэдэг үг за нэг ингээд хятад ханзар ийм байсан гэх юм уу? Хөгжөө явсараа хүн гэдэг ханз маань ийм болсон. За. За тэгэхээр ханз ямар нэг ханз бичиг зурхууд хэрэгтэй тий. Зурхууд хэрэгтэй. Тэгэхээр хятад хэлний ханзыг бичгэд үндсэн 7 зурх шаардлагатай. Ямар зурхлага шаардлагатай байна вэ гэхэд бид нар улаан хүсэлтэй. Наач хамч. Тэр дууг дээш нь гүйлгэж хагаад талбай дээр гаргаж ирж хагаад